Welcome to 40 мянгат Daily Show. Улаанбаатар хотод соёлыг түгээх зорилготой нэвтрүүлгийн маань 23 дахь дугаар ийхүү эхэлжээ. За өнгөрч 7 хоногт Улаанбаатар хот Монгол улс маш олон халуухан сэдвүүд болж өнгөрлөө. Тэгээ яалчгүй гадаа хавар ирсэн, цаг дулаарсан гоё өдрүүд өнгөрж ийн. Гэтэл улс төрт маань бас их тиймэрхүү зүйл болохгүй байна. За эхний сэдв гадаад харилцааны сайд Бат цэцэгтэй холбогдлолтой нэмжлэг үздэг. Бид энэ дэр нэг юм асуучих. Sovereign equality гэж юу хэлдэг юм бэ? Хаана их сурвалжинд бичигдсэн байд юм бэ? Тайлан дээр алт усгээр бичсэн гэдэг бичсэн хүний хувьд бол би бас алдаа гаргасан гэдэг үг юм шаарья. Sovereign equality гэдгийн талаар тодорхой би бол мэдээлэл өгч мэддэг байна. Өөр улсын төрийн тэргүүнүүд ирсэн байхад бид нар ингэж дүгнээгүй ээж өөр нэг улсын төрийн тэргүүнийг ирэхэд ингэж дүгнж байгаа чинь нөгөө эндээ тэр sovereign equality бүгдээрэнд нь жигд хандах энэ зарчим чи өөрөө алдагдж байгаа байхгүй юу? Өнгөрсөн оны наадмын үеэр Японы хаан манай үед ажилласан. За тэгээ энэхүү ажлын репортыг ингээ олон улсад мэдээлдэг. Гэхдээ зөвхөн энэхүү хааны үеийг л одоо Монголын парламентын дүүхэнд алтан үсгээр бичих дипломатын дүүхэнд болсон үйл явдал боллоо гэдэг дээр Цогтбаатар хуучин гадаад иргэн сайд байсан ингээд хариуцлага асууж байгаа юм билээ дээ. Мань сайд бол тоохчгүй л энэ асуусан асуултанд нь яг хүн нэг юм 500 шахуу нэг ажлыг хийгээд ихээр вакуумчдаг байх. Тэгээд мань дараа нар ер нь вакуумжаадлаа тий. Аюултай шүү. Эхний дараа нь ч эхнээсээ яг унаад эхэлсэн байгаа. За 2 сараас хойш дуншиж маш том асуудлыг нийгмийн хоёр талд нь хуваасан ерөнхийлөгчийн хуулийг хилцүүлэхийг дэмжлээ. Тэгээд хараад исэн чинь өөр дээр нь холбогдлолтой хэрэгтэй байгаа хүмүүс бүр хилцхийг дэмжлээ гэсэн конопод арсан байлээ. Тэгээд мострын үрээнд өөрийнхөө хэргийг бас наймаалцаж өөрийнхөө шалгуулах энэхүү хуулийг дэмжлээ гэсэн маягаар болсон. За энэхүү тал дээр юу басны бүнээр хамтаа үздэг. Чиглүүлсэнгүү. За. Энэ бас нэлээд чухал асуудал хэлсэж байгаа. Ард иргэд олон нийт парламентын засаглалыг бэхжүүлэх улсын хурлын гишүүдийг бас хариуцлагатай ёс зүйтэй ажилдаа цагтаа ирсдэг, эрчэндээ ороод саналаа өгчдөг, асуудлаа хурдан шийддэг байгаасаа хууль зөрчилдөггүй байгаасаа гэж их одоо хүсэж байгаа. Улс төржөөгүй би. Тийм болохоор санал хураалтанда бүрэн оролцъё гэж байна. За оюун эрдэнэ ерөнхий сайд асан улсын хурлын гишүүн шинээр сонгогдсон их хурлын дарга Бямб Цогтыг бол Монголын түүхнийг хараар бичвэц Монголын парламентын түүхэнд хараар бичвэц ийм дарга шүү чи бла бла гэд хашгираж орилсон. За энэ үеэр бас яагаад тэгэхээр маш олон энэ хуулийн эсрэг байсан хүмүүс нь яагаад ч юм тэр өдөр энэ хуулийг хилцхийг дэмжийя гэдэг коноп өргөсөн. Үүнтэй холбогдлолтой Наараа гишүүн ямархуу үйл гаргасныг үздэцгээе. Доллар батлагдсан 214,805 нэрийг бол 2003 онд бүртгүүлж солилцсон байгаа. Засгийн газрын бүрээр эрхтээр заагдсан байгаа. За энэ олон улсын 112 дахь тушаал гэж байгаа тийм. За энэ тушаалаар газар зүйн нэрийн зөвлөлийг байгуул. За ер нь бол улс төрийн гишүүд маань Бямб Цогт даргыг бол хурлаа удирдахгүй нэг талд нь гаргасан шийдвэр гаргаж хурлаа удирдах байна. Их хурлын дарга бол аль нэг нам эвсэлт хамаарахгүйгээр яг зөвхөн спикер байх ёстой гэдэг тал дээрээ бүгд зогсож Бямб Цогт даргыг бас ажлаасаа огцрохыг бас шаардж байгаа. За үүнтэй холбогдлолтой ерөнхийлөгчийн хамгийн газар өгсөн мэдээллийн дундуур Наараа гишүүн бас нэг үг хэлээд байна. Ерөнхийлөгч их хурлд ажлаа тайлагнах ёстой. Тийм одоо үүрэгтэй байхгүй юу? Тэгэхээс биш ерөнхийлөгч их хурлыг хяндаг байгууллага биш. Хамгийн газрын энийг мэдэрэ хэдэн ерөнхийлөгчтэй байгаагаа бид нар ерөөсөй ойлгохгүй болчиход байна шүү. Дээрээс нь их хурлынхаа эсрэг байдаг их хурлын даргыг эсэргүүцэж байна. Нэгдүгээр энэ их хурл бол Монгол ардын намын их хурл биш. Энэ их хурл бол бүх ард түмний их хурл шүү. За Наараа гишүүн бол саяныхтар бол гоё байсан шүү. Над бас хажуугаас нь алга ташмаар санагдсан. Нэрнгэсэн Монгол улсад хэдэн ерөнхийлөгчтэй болсноо байгаа ойлгохгүй. Тамгийн газар үндэсний аюулгүй байдлын нарийн бичгийн дарга нар улсын хурлын гишүүдийг загиндаг дуу ийм хийсэн байна, тэгсэн байна гэгээд нэг ямарч нэг тийм контролг болчиход байгаа тий. Тэгээд Наараа гишүүн саяны үйлдэл дээр би бол хувьдаа бол талархж байгаа бас. Үнэхээр бас парламентын засаглалаар ингэж амар халтарч болохгүй. За тэгээ ямартай ч ерөнхийлөгчийн өргөн барьсан энэхүү хуулийг
хилцгээр боллоо. Энд дээр нэг хоёр амар том заалт байгаа. Үндсэн хуулийн зэцсээр улсын хурлын гишүүнийг буруутай гэж үзээд тогтоол гаргахад шууд эргүүлэн татахаар болсон. За энэ бол нэгдүгээрт, хоёрдугаарт нь шүүх шийдвэрлэхээгүй олонхороо энэхүү зүйлийг энэхүү гишүүнийг одоо ёс зүйн алдсан байныг эргүүлэн татах юм боломжтой байлаа. Тэгээд одоо хилцгээр ямар тач болсон. Тэгэхээр энэхүү хоёр заалтыг нэгэ харж ядаж хэрвээ энэхүү хуулийг батлахаар бол энэхүү хоёр заалтыг нь авч явах хэрэгтэй шүү. Энэ үндсэн парламентын дархлаа болсон Монголын үндэсний аюулгүй байдал тусгаар улсын амьд сүнс болсон парламентын засаглалаа хамгаалаасаа гишүүдээ гэж уриалмаар байна. Энэ аюултай зүйлээр мөнөө тоглож байгаа шүү. 40 мянгат дээли шоу үргэлжлэж байна. За нэг Улаанбаатар хотод нэг үнэхээр нэг тийм хүний яс махыг хатаас нэг хідэн уулзрууд байдаг. За энтэй холбогдолтой нэг бичлэг үзсэн. Уяа хой цартаа. Явуулаач гэж. Явуулаач эсвэл хоо малаа. За энэ уулзуур бол талбай ортлын саний бичлэгэндээ гарсан. Яг ингээ иргэд бүр тойлдож байгаа. Тэгээд яг энэ талбай ортлын зүүн зайзруу иргэдэг энэхүү замыг ерөөсөө явуулдаггүй. Бүр ингээ машинууд энэ ч баг 6 игнэ зам байдаг хаа тий. Бас нэгээс 5 дугаар игнэ хүртлээ бүгд ингээ зүүн ирэхээ зогсчдаг. Тэгээд чигээрээ явсан урсгалаа ингээ хаачдаг. За дараачихын тэр Алтай хотхны уртлын уулзуур бас гэрлэн дохион маш хурдан унтарч засдаг. Тэгээд энийг яг нэг юм зүүн системд оруулаад ингээ цаг минутаар нь цагтаа нэг гэрлэн дохиогоор нь явуулч болдгоо юм уу? Хойноосоо урагшаага явж байгаа 2 хүн ажилдаа хоцрох гээд байгаа биш. Бүхэл хүмүүс ижил тэгш бас энэ зам дээр чи явмаар ах юм. Тэгээ энэ уулзуурыг бас арай л амар барьд юм аа нэр. Би тэгээ заавал тойрж явдаг. Энэ уулзуур руу орох юм бол за тэгэл өнгөрөө багтаа нэг 30-аас 40 минут. Тэгээ явган хүнийг бас энэ манай замаар явж байгаа одоо дулаарцсан явган хүний хөдөлгөөн ихссэн байгаа. Тэгээ явган хүмүүс баг алхаа явихээ гэрлэн охинуудаар очиж бас явуулахгүй айгүй уддаг. Тэгээд ижил тэгш хүртээмжтэй нэг явганаач бас явуулаад зүү ирэхүүдээс бас зүү ирүүлээч. За шинээр томилогдоод удааг байгаа ерөнхий сайд учрал дарга маань ерөнхий сайд баснаас хойш хүчтэй мэдгдлүүд ер нь л хийж эхэлсэн байгаа. За үүнийх нь гор уушгууд одоогоор гарч эхэлж байна. За мань дарга бол чөлөөлөй гэдэг эффектийг хийсэн. За үүнтэй холбогдлолтой юу болж байгааг хамтаа үзье. Учир сай бүгдийг чөлөөлгээ те ард түмнийг энэ нийгэм хэцүү байгаа учраас бүх юмыг чөлөөлөөд түүцийг хүртэл оруулсан байгаа. За өчигдрийн журмалтаа түүцийг хүртэл оруулсан байгаа шүү заяа. Хороо хэрэггүй байгаа шүү заяа. Та нар шиг хороо хэрэггүй заяа. Ардын намын бүгд обогч юм заяа. Хороо. Манайхан дэлхийд дээр бол нэг кобра эффект гэдэг могооны эффектийн талаар бол бүгд л мэдж байгаа. За үүнтэй холбогдлолтой түүцнүүд маань ерөнхий сайдын мэдгдэлтэй холбогдлолтой бүгд гарч ирж буцаад түүснүүдэд тавиад эхэлсэн байна. Хэрүүл шууган болоод эхэлсэн байна. Нямбатар дараагаас юм дээр бас дуугаа байсангүй. Ерөнхий сайдын чөлөөлөй гэдэг аяны хүрээнд нийслэл Улаанбаатар хотоос олгодог мэдгдлийн тогтолцоотой 100 гаруй одоо үйлчлэгнүүдийг чөлөөсөн гэдгээ би өөрийнхөө цахим хуудсан дотор тавьсан байгаа. Тэн дээр түүц гэж нэг ч үг өгүүлбэр байхгүй. Муу цайнд нэртэйч Нямбатар даргын энэ түүцийг авсан шийдвэр бол би хувьдаа дэмждэг. Тэгээ үнэхээр бас энэ хотын гудамж талбайг муухай харагдуулдаг. Энэ түүцэн чи янз бүрийн асуудлууд байдаг, шөнө өрөөгөөр ажилдаг гэдэг юм байдаг. За тэгээд энэ түүцийг буцаа гараад ирсэн Нямбатар дарга маань хөргийдээд одоо би ганцаараа үзэж ийн л гэдэг юм. Би бол хувьдаа дэмжиж байгаа. Гэхдээ энэ хүү түүцийг авсантай холбогдолтой маш олон иргэдүүд бас энд бол үнэхээр дуртай байгаа юм билээ. Тэгээ нөгөө ширхээр тамхи зардаг байдлууд эдгээр багасаад хүүхдүүдийн тамхи таталт эдгээр хүртэл багасаа. Айгүй их өргөн нөлөөтэй ийм зүйл болж байгаа. Тэгээ манайхын түүцийг ер нь бол эсэргүүцэх хэрэгтэй шүү. За энэ хүмүүс ингээ шууд мод лайва айтаахан хийхгүй бол ингээ дундуур нь яг үнэн байдал чи илрээд байгаа шүү. Хөөрхий их жилж штэ 25 хүний их чинь яг авчирсан шүү. Их чинь гэс 0 орчоод ирээ. Их чинь хүний авчирсан. Сүүлийн жигсаалууд нэг ийм л болдог болцсон доо. Тэгээд энэ үнэн ба зүүн намын дарга бол яг иймэрхүү жигсаал хийдэг. Тэгээд мань хүний жигсаал дээр ийм асуудлууд гарсан. Би өмнөх дугаар дээр хэлсэн. Нүдэн дээр бүр эрс баяжж байгаа ганц хүн байна гэд ерөөс ажил хийгээг хүмүүртлээ. Тэгээд үнэн ба зүүн намын дарга сүүлийн холбогдолтой мэдээлэлд гараад байгаа нийслэлийн Нямбатар даргын ажлыг айгуу сайн дэмжидийн дэсэн. Тэг яагаад гэсэн бэ гэсэн чинь үнэн ба зүүн намын дарга түүний эхнэр нь
нийслэлээс 200 тэрбумын тендер авсан байгаа нь одоо шалгаж байгаа юм билээ шүү. 200 тэрбумын тендер авсан юм хүн чи одоо өмөрхгүйгээ яах вэ те. Тэгэхээр бас өөрийгөө болон бүх зүйлээ зарж иддэг хүмүүс ч бас нэр үнэт зүйл гэж юу ч байхгүй. Бүтэхгүй. Одоо хаврын чуулга уулзалт эхэлж байна. Тэгээд та нар маань түр талбай дээр бас түрээд ирээрээ. Ингэж олуулаа. Ирнэ гэж 25 хүнийхээ лайв дээр. За. Ийм олуулаа харлаа. Ийм олуулаа. Үнэхээр гоё байна. За бүр мондог. За ингээд За нийгмийг бас хоёр талд талцуулаад байгаа ерөнхийдөө дийлэнх олонх нь баг эсэргүүцээд байгаа туулын ордны замтай холбогдолтой бичлэгийг хамтдаа үзцгээе. Бахад яагаад эсэргүүцээд байна вэ? Энэ улсууд энэ эсэргүүцэж байгаа бүх хүмүүс Монголын хөгжлийг хоош татж байна. Энэ ямар санаа зорилготой улсууд байна вэ? Бид нар төгжрөлгүй болмоор байна. Хотын дарга дэмжээ. Төгжрөлгүй болёо. За Нямбатар дарга маань өөрийнхөө air copy хөлбөрүүдийг гаргасан. Яг адилхан байх хэвээр. Хойно спикер баригчтай хэдэн хүн дагуулсан. Тэгснэ тэгэл те. Нямбатар дарга дэмжцгээе. Төгжрлийг бууруулахын эсрэг байгаа хүмүүс та нар ямар хорлон сүйдэг хүмүүс вэ гэдэг гэл. Хэрэндээ үзэл Нямбатар дарга маань хүмүүс дуудаж бослого хийгээд ийсэн чинь шинээр томилогдсон ерөнхий сайд учрал маань энэхүү туулын ордны замын төслийн зогсоолоо. Энэ хууль хяналтын байгууллага энэ туулын хурдны замын төсөлтөд холбогдуулаад энэ үүсэт байгаа хотын удирдлагуудыг шалгаж үнэн зөвийг нь тогтоох асуудлыг нэг талд нь гаргахгүй бол иргэд олон нийтийн дунд бас энэ төөрөгдөл үүсэх байдал бол одоо хэмжээнээс итэрлээ. Тийм учраас хууль хяналтын байгууллага хяналт шалгалт явуулж энэ одоо зарим одоо нийгэмд үүсэт байгаа асуудлууд дээр эргэлзээ тэнэглзүүдээр эцсийн зэг тавьтал туулын хурдны замын төслийг зогсоож байна. За тэгээд туулын ордны зам бол үнэхээр улс төрийн хүрээнд бол үнэхээр халуухан сэдв боллоо. Мөн даваа далаа орлогч даргийнх нь эхнэр нь тэзүү нэртэй 20 тэрбумын тендер авсан гэд одоо сошиалаар яваад эхэллээ. За тэгээд маш олон зүйлүүд нь тодорхойгүй байгаа учраас ерөнхий сайд бол энэхүү туулын ордны зам төслийг зогсоолоо гэд пост өөрийнхөө Facebook постнаа оруулсан. Тэгээд үнэхээр бас pop бас гой мэдээлүүдийг гэс өөрийнх дээр оруулдаг нэг юм ерөнхий сайтай боллоо. За тэгээд энэ шийдвэрт нь бол иргэд бол үнэхээр таатай хандж байна. Яагаад заавал те туулын хурдны зам гэдэг энэ өмнөх төсөл нь Арсан намын үед байсан тэзүүгээр бол гол дээгүүрш голынхаа эрэг дагуу явсан юм билээ. Энэ удаагийнх нь яагаад ч юм гол дээгүүрээ явсан. Тэгээд Монгол улс чинь маш олон зам талбайтай ийм хөргөн дийлгэн нутагтай байж заавал хүчээр тэр гол дээр явуулах гэдэг нь би өвдөө бас ойлгохгүй байгаа. Гэхдээ үндэсний хэмжээнд иймэрхүү том бүтээн байгуулах хурдны зам хүн ам ихсэх тоол нь бидний ачаал ихсэн. За энийгээ бодож бид нар зам хэрэгтэй бол хэрэгтэй. Гэтэ усан дээр бол биш. Энэ дээр ингээд өөр өөр талаас нь хандаад үүсэх байлгүй гэж бодож байна. За тэгээд хамгийн гол асуудал 500 тэрбумыг гаргаад тавиад тууцсан. За тэгээд маш олон бургас энэ төрүүдийг хятсан. За энэ асуудлыг хэн хариуцлах хүлээх вэ? Энэ буруу шийдвэрүүд гаргаж энийг төслийг эхлүүлсэн. За тэр мөнгийг өгсөн. За тэгээд энэ усан дээгүүр гаргасан энэхүү шийдвэрүүдээр бүх гарын үсэг зурсан хүмүүс энэ хариуцлагыг тооцох хэрэгтэй. Алдагдсан боломж энэ өртгөө буцааж авах хэрэгтэй. Энэ 500 тэрбум бол нийслэлд бизнес үйлчлэгээ явуулдаг нийслэл татвар мөнгө цуглуулсан бидний мөнгөө. Тэгэхээр Нямбатар нэ нөө хин нэ нөө энэ дээр бүгд хариуцлага үүрэх ёстой шүү. Манайх энэ сэдвийг мартаж болохгүй шүү. 40 мянга дээлийн шоу үргэлжилж байна. За талбай дээр нөгөө уламжлалсаар ярьсан өнгөрсөн жил баахан флово гэдсэн фуд фестивал эхэллээ. За. Одоо иргэд ордог муутай байх юм. Намаг мөнгөөр гадсан гаргаад зам мөрөстө гаргацаа одоо тэгээд ирээд энэ хоолнд орох хэрэг мөнгөтөн байхгүй яах вэ? Энийг нэг ярьдгийг харах хоёр дандаа зам боржуул яриад байгаа юм. Энд чинь нийслэл альж шүү. Нийслэл та өөр юуны хай? Нийслэл. Тэгээд танаас ингэж нэг иргэдийн энэ тонцгийн амьдралыг ярихгүй юм шүү дээ. Энэ тонцгийн амьдралыг ярихгүй. Дандаа зам боржуурээрээ явах юм. Гэхдээ харин тэр За одоо Улаанбаатар хотны олон улсын фуд фестивалыг энэ 12 дахь жилдээ зохион байгуулж байна. За өнгөрсөн жил бол Улаанбаатар хот маань Узбек хоолоор дагнсан шүү дээ, тийм ээ. Узбек хоолоор дагнсан бол энэ жил бид нэр дэлхийн 16 орны
30 гаруй төрлийн хоолойг бол иргэдэд санал болгож байгаа байхгүй. За ингээд Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулдаг 30 гаруй ресторан тий цайны хоолны газруудыг байгуулгууд энэ 16 орны хоолыг иргэдэд санал болгож байгаа. За дээрэс нь урилгаар Орос, Узбек, за дээрс Казахстан улсын тогооч нар бас ирж манай Улаанбаатар хотын иргэдэд бас өөрсдийнхөө хоолыг бас амтлуулах ажил явагдаж байгаа маа. Хүмүүсийн нэлээд хил ам дагуулсан фуд фестивал ямарсан боллоо. Тэгээд нэмээд бас пивтэй болсон юм байна. Тэгээд хотын бас орлогч дарга маань пив уух боломжтой шүү. Зөвхөн 10 хоногийн дотор л талбай дээр пив уух эрхийг бид нар өглөө ордор. Нэг лагийн мэдвч гайхуулаад байгаа. Юундаа гайхуулаад байгаа юм болоо тий. Манай энэ дарга нар бүр үнэхээр сумтаа болсон юм шиг. Тэг би харж байгаа тийч ингээд талбай дээр ингээд тэр аж ахуйн нэгжүүдийг авчиад ингээд хийхээр хажууд нь ойр тоонд байгаа ресторанууд энэ 10 хоног ямар ч орлогогүй болдог. Цайны цагаар хийдэг бүх орлого авдаг. Тэгээ заавал ингэж талбай дээр очиж пив ууж хоол идэх тийм зөв ч юм буруу ч юм уу. Тэг яг хойхон талд нь илтрүүлгийн эмчлийн үзлэг болж байгаа. Дундуур нь дахиад энэ байлдааны маш тактикийн нэг юм болсон бичлэг хамтаа үзсэн. За тэгээд талбай минь бол ингээд хавар болохоор нэг хөл толгойн олдохгүй учраа болох байж тэгээд яг одоо Монголын засгийн газар шиг болдог те нэг хаана юу болоод байгаа юм бэ? Нэг болонд нь хоол игээл хойтлын болонд нь жигсаал засгийн газар огцор бла бла бол хажууд нь эмчийн үзлэг болоод дундуур нь хүмүүс буута бодож гүүгээл тэр урталт нэг баахан ногоон зүлэг тавиал хүүхдүүд балбал тоглоод үндэсний энэ яг төрийн ордын уртын талбайгаа яг гой талбай шиг нь байлмаар амар муухай юм замбраагүй болох штеп те нэг юм хот чи нэг өнгө төрөх гэж байна да. Тэгээд талбай дээр болж байгаа энэ бол арга хэмжээнүүдийг би хувьдолж байгаа эсэргүүцдэг. Тэгээд тэгэхээр нэг юм гоё байдлыг үгүй гэдэг. Бидэрт ингээд зөндөө талбай байгаа. Тэд нар ингээд хуваагдаж ээж болдгоо юм. Тэгээд талбай минь ингээд нэг юм хавар болохоор гундаадаг гэдэг нэг гундцсан байдалтай. Хөрхий би өөртөлтөө болчт юм аа. Тэгээд тэрүүгээр явж байгаа жуулчт молчт ингээд ойлгохгүй. Яг ингээд явж итэл хоол авч идчих гээд байгаа юм шиг. Ингээд орж байгаа буудаад байгаа унаатал. Тэгэхээр бас дэг жоромгүй. Тэгэхээр муухай байдаг шүү. Нийслүүдийн талбай дээр янз бүрийн мэдгэн болох хэрэгтэй. За, сонгуулийг мөнгөөр худалдаж авлаа. Сонгуульд оролцсон хүмүүс мөнгө өгдөг гэдэг яриа бүр ингээд бүр автомат болсон байсан чи одоо энэ маань next level-д болоод гадаад руу аялуулдаг болсон. Ямж байна. Одоолоо дэрсэн тохиолдолд намын нэр хүнийг өргөх зохион байгуулалт бүх ажлуудыг хийнэ. Япон солонгос хятад эхний ээлжинд энэ байгаа хүмүүсийг хүснэг сургалтанд явуулнаа болоо гэж энийг таавал болж байна. За Монгол Ардын намын Овс аймаг дэх намын даргын сунгаа болж байгаа юм байна. За энэ үеэр манай Чойжо дарга очиж тухайн нэр дэвшигч би дэмжиж байна. За дэмжиж саналаа өгсөн энэ танхимд байгаа хүмүүс хэрвээ хүсвэл бүгднийг чинь Солонгос, Японоор сургалтанд суулгана. Манайхан чинь аялалд авч явахгаа сургалт гэлжиж очингууд нэг хүн байгаад нэг өдрийн сургалт гээ те. За төрийн сонгуулиуд зүгээр нам доторх сонгуулиуд нь одоо нэг үн одоо ойролцоогоор нэг багада 2-3 сая төгрөгөөр аялна. Тэгэхээр тэнд байгаа хүмүүсийг болохоор өмнө нь бэрт байгаа шүү дээ. Өмнөний сонсохны төрийн сонгуулийг 100 мянга бол төгрөгөөр хийлэгдэг гэсэн чинь одоо бүр 3-4 саяар хийлэгдэг болжээ. Ах намнууд сүүлийн 10 жил засаглаад хэр мөнгөтэй болж 100 мянган төгрөгийн сонгуул өгүүлдэг хүнийг 3-4 сая төгрөгөөр зугаалга авч Азийн орнуудаар авч явж өөртөө дэмжүүлдэг болсон байна. Гайхаж байгаа шүү, өнгөрж байгаа шүү нэрэ тий бас баярхаж шүү тий. 40 мянга дээлээ шоу өргөлжж байна. Улаанбаатар хотод соёлыг түүх зорилготой нэвтрүүлэг маань хотын соёл болыг эхэлж байна. За энэ биеийн удаадаа яг хавар цаг босонтой холбоотой энэ мангар олон скутерүүд, тронууд гарч ирсэн энэ үед бөөнөрийн скутерүүдийг нэг зөв хэрэглэж сурцгаая тий. Хаан чамаагүй хүний гарц энэ явгууны зам дээр ингээ авч хайдган болмоор байна. Яг энэ өөрийн гэсэн байрсан байрс дээр нь тавьдмаар байна. Алхаж түүхтэй ингээ алхаа явж байгааг ингээ зам дээр тавьчин заавал орог машин зам руу орно. Тэгээ нөгөөтг нь өргөө холдуул ихээр аюу хүнтэй настаа хүмүүс нөгөө хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс ингээ явахаар ингээ зам ам дээр нь тавьсан амар том асуудал гараад байна. Тэгээ энийг унж хэрэгэлдэг хүмүүс энийг нэг айтайхан хүн төг удахгүйгээр байршуулж байгаасаа гэж 40 мянгад дээлийн шоунаас уриалж байна.
За учир ерөнхий сайд маань дараагийн мэдгдлээ хийгээд амжсан. Энэ удаад багш нарын цалин 5 сарын 1-ээс 50% нэмнэ гэсэн. Үнэн бол баяр хүргье. Тэг би гайхдаг энэ сайдууд ингээд шууд солигдол ийм имийг тэгж шийднэ, ингэж шийднэ гэдэг ийм их болцоо байд юм бол яагаад өмнө хийчих болоогүй юм бэ гэдэг би гайхдаг. Тэгээ хоёрдугаарт энэ тэгээд үнэн байгаасаа нүдээ холоосоо гэж ярьж байна. Манай сайд маань төрийн албан агчдыг тайлан өгүүлхийн зогсооно гэсэн одоо стил үргэлжилж байгаа юм билээ. Тэгээд сүртэй пост хийхээс өмнө яг хөрсөн дээрээ буусан ажлууд дээгүүрэл зарлаад орхиод байдаг. Яг газар дээр таны хэлсэн зүйл үчиг хэрэгжихгүй байгаа шүү. Ерхий сайдаа тэгээд хэлсэн амандаа хүрээрээ 40 мянгат дэли шоу байлаа. Эх 7 хоногт уулзцгаая.